манай зарим нэг залуучууд ээжтэйг нь нийлээд тийм ээ гэр бүлээрээ бусдын амьдралыг там болгочоод нус нулимсаар нь тоглоод хүний эд төрөнгийг ашиглаад ашиг хийгээд яаж амьдраад байдаг тэр ухааныг би бол одоо ойлгохгүй байхгүй. Миний хувьд дөнгөсийн 10 цагаас Баянгол сонгоорын хаан улдуугийн игнэрийн хангалттай шүүхтээр нэхэмсэгчийн мөчөө шүүхэлдэнд ороод галч ирлээ л дээ. Тэгээд уг асуудал юу гэсэн хэрэг одоос 3-4 жилийн өмнө 10 жилийн сургуулийн ганцхан одоо охинтой нөгөөх нь хүнд өвдсөн. За тэгээд тэр айл өөрт байгаа одоо ганц үйл хөдлөх хөрөнгө газраа одоо зарж хүүхдийн эмчилгээний мөнгөд хэрэглэх гэж зарсан. Тэгсэн чинь нөгөө залтай нөхдүүд эдрэнгийн авчаад одоо хүртэл өгдөг мөнгөний өгдөг. Тэгсээр нь үйл хөдлөлийн шилжүүлээд өнөөдөр хүрэл ашиглаад байдаг. Ингээд мөнгө өгөхгүй болохоор нь шүүгэд хандсан чинь өнөөдөр 779 он чинь. Тэгээд худлаа хараад хуураад хойшлуулад яваад байдаг. Өнөөдөр ихэд үстэй хоёр өмгөөлөгч дагуулж орж ингүүтээ шууд хэрэглэн материалтай танилцлаа гэж хойшлуулж байгаа байхгүй. Хэрвээ хурлаа хийх юм бол шууд гэрээний үүргээ дагуу мөнгө өгөө гэсэн шийдвэр гаргах гээд байгаа учраас тэр мөнгийг өгөхгүйгээр хүний төрөнгийг одоо ашиглаад цаашаа явах ийм л бодол сэтгэлтэй болсон. Гэтэл тэр айл буюу ээж аав хоёр 7 хоног над дээр орж ирдэг. Сүүлдээ охинтойгоо орж иж нөгөө охин өөр хол тавдар болсон тий. Хүн амьдрахын төлөө амьд явахын төлөө тэр хүүхэд жоохон хүүхэд ээж аав нь шаналж штэ. Тэгээ би тэрийг хараад үнэхээр их одоо сэтгэл өвдөж байгаа байхгүй юу. Тэгээ хүн ийм байж таарахгүй үстэй. Тэгээ нөгөөдгөө зараад өгвөл өөр хүн зараад өгчөө гэхээр нөгөөдгийг битүүмжлэлцсэн. Тэгээ өөрөөсөө ашиглахын тулд ингээд шүүх хурлаа хойшлуулад явж байгаа байхгүй. Тэгээ яаж ажиллаж амьдраад өөрөөсөө үр хүүхдтэй аав ээжтэй улсуудтай хүний зовлонгоор жаргал хийж, хүний зовлонгоор ашиг хийж одоо явна гэдэг бол зүгээр миний л бол ой танд бол багтахгүй. Ийм зүйл одоо болоод байна. Тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд зүгээр хүн байгаараа, хүн чинь хүний мөстэй байгаараа, хүн нэг л амьдрын шүү. Өрн үлдэх одоо хорвоо штэ.